манайхын хөө хөтөлбөрт ингээд тэнцэнэ. Яг өглөө 8 цагт ингээд хичээлд явахдаа мэдчихсэн аахгүй. Тэгээ бүр ингээд гэртээ бүр арлаа ёо би тэнцсэн биш дээ. Тэгээ ингээд яг 7 өдрийн дараа ингээд хотод ирэх байсан болохоор ингээд амар сандраад за юу бэлтгүү гэж бүтэн 7 хоног өдөр болгон гадар гараад одоо ингээд хүнжил мүнжил өөр бүх юмаа ингээд цуглуулаад амар баяртай байсан. Тэгээд ерөөдөө энэ хөтөлбөрт ингээд код бичих хөтөлбөр гэдэг юусэн ингээд яг юу байдгийг мэдэхгүй код гэж яг юу байдгийг ч мэдэхгүй байжгаад ирээд ингээд эхлээд хичээлүүдээ үзээ. За энэ чинь ингэдэм биш та бидний хийж байгаа юм чинь яг иймэрхүү утга учиртай байдэм биш тэ гэдгийг ойлгоод арай илүү тийм шин зүйлийг ингээд сурч мэдж байгаадаа амар их таатай байгаа. Би өөрөө ингээд яг мэрэгчлээ бол IT-аар явна гэдээ өөрөө ингээд сонгочихсон. Тэгээд энэ хөтөлбөрийг анхаарад ингээд хүсэлтэд явуулаад анх ярилцлагандаа шалгалтаа өгөөд бүх шатанд нь би их өөрөө их догдолсон, баярлсан. Тэгээд манай хариу жахан ганц өдөр хориотож ирээд би тэгээд амар хүлээгээд тэгээд хариугаа аваад бүр амар баярлсан. Их баярлсан. Ноёгийн хичээлдээ явах жахт хариу нь гарсан байсан өглөө. Тэгээд хараад айгүй их баярлсан. Энэ болохоор өглөө 9 цагаас орой 6 цаг хүртэл ордог. Тэгэхээр ер нь бол нэлээд шахуу яваад ер нь бол маш олон зүйлийг шинээр сурч авч байгаа. Чиний хувьд ингэ нөгөө тохионы хилтэй уучраас ингээ хоёр найзтай тусалт юм шүү дээ. Тэгээ ер нь яг ингээ хамтраад өөрөө бас баргалчиж одоо багш игээд шүү дээ энэ хоёртой. Тэгэхээр бас хэр байна ингээ хамтраад ингээд юм хийхэд гоё байна уу? Анх бол би 2023 онд яг Сүрийн парламентын чуулганд явж байхдаа энэ тохионоос гэдэг зүйлийг анх мэдэж эхэлж исэн. Тэгээ анх удаа л тэгээ бүхэн удаан хугацааны туршид яг юм тохионы хэлээр ярих ингээд цаг завшаан гарсууч бүр илүү сайн сураад авъя. Хоёр найзтай бүр илүү ингээд найз нөхөд болоод нэг гэр бүл шиг болоод авъя гэсэн үднээсээ ингээд амар их баяртайгаар үлээж авч исэн. Тэгээд одоо ингээд эхний 7 хоног маань хичээл маань орчихсон. Одоо ингээд 2 хоног 2 дахь өдөр дээр явж байгаа. Тэгээд бидэд ингээд би ингээд үнэхээр сайн ойлгож энэ хоёртойгоо зааж өгнө. Тэгвэл би ойлгохгүй энэ хоёр нь ойлгохгүй. Тийм болохоор надаа ингээд би өөрөө ингээд хичээх хэвээр энэ хоёртой бас зааж зөвлөх хэвээр гэдэг үднээсээ илүү их хичээж байгаа. Гэрээ бол манай охтууд бүгдээрээ санаж байгаа. Би ч гэсэн төдий хэмжээний санаж байгаа. Нөгөө хөдөөнөтөг болохоор хот газраас өөр учраас тэгээд гэрээ бол санаж байгаа. Гэхдээ би энд зорилготой ирсэн найзууд маань бүгдээрээ гэрээ санаж байгаа. Тийм учраас бид нар амар дотн болж байгаа гэж үзэж байгаа. Ер нь бол сурцсан байхад хэрэгтэй ур чадвар гэж. За ихтэй цаашдаа илүү судлаад явна гэж бодож байгаа. Миний хувьд болохоор яг анхан шатны одоо код бичих мэдлэгтэйс учраас яг бас бусад ойлгохгүй байгаа дүүнэртээ бас зааж өгч байгаа. 2000 охиноос ингээ 30 охин шалгарна гэдэг бол маш том амжилт гэж бодож байна. Шин зүйлийг ингээ суураа зүг тавиад тэгээд шин зүйлийг сурч байгаа. Тэгээд сэтгэл бол маш гоё байна. Тэгээд багтрууноос айгу гоё байгаа болохоор ойлгохгүй юм байхгүй гоё байгаа. Энэхүү гоё одоо хөтөлбөрийн маань одоо ингээ зохион байгуулахад одоо ивент итгэж байгаа зохион байгуулж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ивент итгэж байгаа бид нарыг дэмжиж байгаа Монголын ирээдүйд ингээ хөрөнгө оруулалт хийж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Бид итгэлийг алдахгүй сайн сураад Монгол улсынхаа ирээдүйд том хөрөнгө оруулсан тийм сайн хүмүүс болох болно. За одоо бас техник технологийн зам болж байгаа шүү дээ. Тэхийн тулд эхлээ код чих маш хэрэгтэй байхгүй. Код хийж сууснаар яах вэ гэхээр одоо Монголд бол хараахан нэлийн хүч хэмжээг өөр бусад улс орнуудад бол амар хөгжсөн байна шүү дээ код чих бичих чинь. Тэгээ код чих суусчих юм бол ер нь бол наад захын ажлын үйл амархан хийж чадна. Лог сэтгэлгээтэй болно. Тэгээд ургуулсан бодох буюу төсөөлөн бодох чадвартай болох юм. Зарим нь бол анхан шатны мэдлэгтэй байсан, зарим нь бол өстой ямар ч цөөн мэдлэг байхгүй. Шууд 10 жилийн төгсөөг хүүхдүүд очиж байгаа шүү дээ. Тэгээд бүгдийн уус адилхан болох бол анханаас нь үзэж байгаа. Их сансны бодвол хамаагүй сайн байна. Энэ их сайн хүүхдүүд байлээ. Заасын нэг хортой байх юм нэлээ. Тэгээд жоохон мэдээ чиний хичээл үзэж байгаа учраас ойлгоход нэлээд асуудалтай байх нь ойлгомжтой. Гэхдээ бол чадах чинь нэгнээ зааж.